За сайн найзуудаа глобал бичлэг 2 mindset болон ууланд алхсан талаараа ярив. За тэгээд би ч одоо жингээ хасаад нөгөө 7 хоногийн 3-4 өдөр хайк нөгөө 10,000 степ болоход байсан шүү дээ. Тэгэнгүүтээ бас уул руу алхсан байхгүй юу? Нөгөө нэг анх угаасаа гриппиг уул руу алхахдаг гэсэн болохоор гриппиг парк руу аягүй их алхаж агаад тэгээд дээшлээд гриппиг уулаад бүр аяга олон талынх нь бүх хайкнаас нь алхаад тэнгүүтээ илээгээ тойрж алхаад одоо оранж каунтер явж алхаад Малибу руу алхаад тэгснэ бүр хамгийн гоё тэр хайк болохоор юу байсан Angel Forest руу байсан бас дээрээс нь Малибугийн цаашаага бүр ингээ уулны дээр үүлний дээр гарсан байхгүй тэр мөр аяга гоё юм билээ тэгээ урд нь ингээл нөгөө ууланд алхаж байгаа хүмүүсийг хараад яагаад ингээл өөрсдөө заваагаал ямар сонины юм бэ гэж бодоод ийсэн чи яг ууланд алхаад орой дээр гараад тэр мэдрэмж гоё. Тэгээ дээрэс нь би 10,000 степ алхачлаа. Ууланд алхахаар бараг 20,000 степ алхачдаг заяа. За ууланд алхасны маргааш би ингээ жоохон хүндүрлэх гээд байхад нь би заавал фитнес рүүгээ явдаг. Фитнес рүүгээ яваад яг тэгшгэн зам дээр яг 10,000 степ алхачдаг. Тэгээд ус руугаа ороод жакузинд ороод пул руугаа ороод саун руугаа ороод тэгээд бас дээрэс нь колд планчтай. За колд планч буюу мөстө ус руугаа ороод гарч ирдэг. Тэгэхээр аюу гоё болдог. За тэгээд уул руу алхсан чи яасан бэ гэсэн чи одоо ингээд ямар нэгэн юмд ийм нэг сайн муу тал гэж бас байна. Уул нь бол одоо жингээ хасаад одоо хамгийн сайн тал байх боловч би уул нь нарны тос түрхээд гараад яваад исэн хэрнээ би нөсөөдсөн. Би малгайтай явж исэн хэрнээ хөлс гараад тэр нь хатаад яадаг юм уу? Одоо 11 жил миний арьс чинь одоо цав цагаан ингээд өөгөө тунгалаг байсан бол нөсөөдөөд тэгээд энэ тэндээ бор толбууд гарч ирээд би чинь бүр тэрийг хараад шоконд ороод нэг гуашиндаа орсон чил ингээд нэг өдөр пат гэж тодорчтой юм лээ шүү дээ айгуу сайн уу. За тэгээд дээрэс нь би чи ингээд айгүй хамаагүй одоо миний зургуудыг харж исэн бол би ч одоо ингээд мактай, шорттой, сандал мандаалтай ингээд бүр авир хамаагүй болоход исэн байхгүй юу. За сандал нь болохоор яхаа угаасаа хайкин сандал лээсэн л да. Ууланд алхахыг сандал. За тэгэхээр энэний чинь юу яад юм бэ гэсэн чи би ингээд хэсэгчилж борлдсон байна тий нөсөөддөм байна. Тэгээ одоо яасан бэ гэхээр ер нь уулын хувцастай болох хэрэгтэй юм байна. Одоо солонгосчууд ингээд далаа малаа уул мул руу явхад ингээд битүү юмтэй явж байдаг байхгүй ингээд гар хөлний ингээд битүү ингээд зөвхөн нүд мүдэнд гарцیں۔ Эдрэстэй маягтай enjoy болж чадахгүй матахгүй гэж боддог гэсэн чи үгүй юм бэ. Тэгэх ёстой юм байна. Тэгэхээр та нар мань хэрэг жингээ хасъя гэж бодож байгаа тий ингээд ийм юутай газар явах юм бол нарнаас өөртөө аягуулсаа хамгаалаарай. Тэгээ дээрэс нь ийм гоё юу ягаараа ийм тий битүү одоо ингээд юмтай явж байгаарэ. Хадгалаад ингээд одоо ууланд хайкинг хийхэд сандал өмссөн бол заавал өмсөх хэрэгтэй гэдэм билээ. Экстра аимстай байх хэрэгтэй юм байлээ тий. За бүр ингээ ууланд алхахдаг бүр тусдаа өргөвч байна тий. Тэр өргөвчийг би дэвтэйхэн тэр дотроо ундаа усаа хийгээд ингээд жоохон өлсөх юм бол идэх юмаа хийгээд тий. Баг зэргийн снэк юм уу баар часан өндөг одоо юу гэдгийг тий. Хөнгөн шингэн одоо хөрхөн хоол молоо хийгээд аваа яваад идүүл айгуу гоё. Уулын орой дээр гарч байгаад идүүл айгуу гоё идэг. За тэгээд яасан бэ гэсэн чинь миний сул тал яасан бэ гэсэн чинь хүн өөхтэй байж байгаад өөхгүй болохоор юу яд юм бэ? Одоо миний таслаг чанар амар алдагдаад би бие мажиж эхэлсэн. За бие майжаад энэ хараа. Одоо миний энийг ингээ харж байгаа бол ингээ нийл сарив майжаад ингээ цусын гартал майжаад. Тэгээ одоо ингээ буцаад гайгүй болоод одоо шархны тос түрхээд эхлээд би шилбнээсээ ихсэн байхгүй. Шилбэ майжаад, тэгээ гараа майжаад. Тэгээ сүүлдээ нөгөө юугаа майжаад энэ хоёр хажууд талмалаа ингээ майжаад. Ягаад тэгэхээр ингээ нөгөө өөхтэй байж байгаад өөхгүй болчоор ингээд арьс амир мэдрэг болчтой гинэ. Тэгээ дээрэс нь би чи cold plunge-д ороод ирсэн. Тэгэл энэ дэр нэг үс байхаар л би чи бүр ингээд аваад ингээл тий. Тэг баргийн хувцс өмсөж чадхаа ойлол ингээл баг нүцгэн ингээл байж ивэл бараг гоё болчихгоод ингээл би энэ дээр юм хөрхөрл дамаг ингээл захтнуулаад байгаа юм шиг санагдаад тийм болсон. Тэгэхээр ер нь бас ингээд уул руу алхаж байгаа тохиолдолд нарнаас арьсаа аягуулсан нүрээ нарнаас хамгаалахын чацуутайгаар арьсаас хамгаалах хэрэгтэй юм байна. Ер нь өндөг шиг өөгүй цэвэрхэн арьс цэвэрхэн бичин л эмхтэй үний гоо сайхан гоо үзэмж юм байна. Жингээ хасалгүй яах вэ? Гой бололгүй яах вэ? Гэхдээ тэрийг хажуугаар нь бити алдагдуулаарай гэж хэлмээр байна. Биеэрээ туусан хүний хувьд одоо би тэгэл тэрийг чи буцаал ингээл сорим байлоо алга болох гол oh my god ингээл иймэрхүү мэл балаж өмсгөр oh my god миний энэ жоохон ирээн байгаа даа гэж бодож эхлэв. Урд нь ерөөсөө тийм байхгүй. Шууд барайл бараг үлчинд нэцгэн шахав явдаг гэсэн хүн чинь тийм асуудал гард юм байна. Тэгэхээр та нар маань ууланд алхах ч юм уу яг тийм болвол юу ягаараа. За тэгээд далаа молоо орж байгаа бол ингээд нарны тосоо тий биений нарны тосоо бити алдагдуулаарай. Байнга түрхээрээ тий өөрийгөө эхлээд хайрлаад бие хайрлаад тэрний дараа одоо дасгал хөдөлгөөн бүх юм руугаас орсон айгу дээр юм билээ шүү. За адаглаад ингээд ууланд одоо би яасан бэ гэхээр гуашаага хийлгсэн. За тэгээд нөгөө эмбигийнхаа
бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглээд, цайруулдаг маск авч хэрэглээд нөгөө бүтээгдэхүүн сайжрахаар бас арьс айгүй гоё сайжирдаг. Би шишээдээ авсан, голд нь би айгүй олон юм авсан. Эмбі бол үнэхээр гоё боловч ингээ хүн чинь заримдаа бас уйддаг байхгүй юу? Уйдаад бас худлаагаасаа ингээл нэг дэлгэр хэсэж явж яснаа Chanel гоё харагдал, Dior гоё харагдал, шишээдээ гоё харагдал, нэг Sabo Glow болно гоё харагдаад авмаар санагдаад авчдээ шүү дээ. Тэгэл нөгөөх нь яг ингээл арьсан дээр гоё биш. Тэгэл адглаа sunscreen одоо гүүцэд намайг cover хийгээгүй. Би сүүлд нэг солонгосын sunscreen авсан. Тэр бол oh my god. Миний арьс би зөндөл өвөр хийгээл тэ 5 6 жил өвөр хийгээ явсан гэдэг чи би ингээл дандаа нартаа л харьцаад явж исэн шүү дээ. Тэгэхэд хэзээ ч над дээр нөсөө гарч ирээгүй. Тэгэхээр энэ бас насны юм бас байд юм байна тэ. 40 гараад ирэхээр тэр нь айгүй юу ячдаг юм байна. Тийм болохоор бас дээрэс нь чанартай бүтээгдэхүүн. Тэгэхээр чанартай бүтээгдэхүүн би яасан бэ гэхээр эмбэ бол хайраа. Тэгэхээр эмбэгийнхаа одоо sunscreen-ийг тосыг тэг бүх юмаа түрхэд одоо миний нөсөө талб маш их багасаад тэгээ нөсөө талбаа би яаж багасгах вэ? Яах вэ хөөгээ судалсан чинь лазердуулах хэрэгтэй гээл тэ. Тэгсэн чинь манай элеч амар дулаахан өвөл жоохон сэрүүхэн болохоор лазер гээл тэгээ зарим нь болохоор лазер сайн муу гээл ингээл 9 шидээр яриад ингээл толгой эргээл oh my god. Хизээч нөгөө санаа зовж байгаагүй юмдаа санаа зовоод яна гэж явчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр та нар минь ч гэсэн одоо уул руу алхаад одоо ямар нэгэн байдлаар те ингээд юу яж байгаа бол тэрнийхээ side effect-ийн давхар бас мэдээд те яах ёстойгоо айгуу сайн одоо ингээд ChatGPT гэж маш олон юмнууд байгаа нөхцөлд энийгээ бас асуух ёстой. За дээрэс нь би жингээ хасаад ирсэн чинь би ч айгуу сайн витамин уудаг гэж байгаа уухай болцсон байсан байхгүй. Ягаад ч мэдэхгүй тэгэл уухай болцсон байсан. Их уйдсан юм уу яасан. Тэгсэн чинь одоо энэ дасгал хийж байгаа тохиолдолд заавал орой унтахтаа магний уух ёстойг ойлгож байна те. Одоо хичнээн ингээд би Нарлаг Калифорнид байгаа боловч дээгээ бас хангалттай хүн ер нь авч чаддгүй юм байна. Тэгэхээр D витамин бол бас заавал ууж байгаа тий. За одоо кальц заавал уух хэрэгтэй, women's vitamin тий. Одоо эмэгтэйчүүдийн коллаген эдрийг бүр заавал уух хэрэгтэй бүтээгдэхүүнүүд маш олон болсон байт юм байна. За тэднийг бас ууж эхэлж байгаа. Тэгээд бас юм нойрны зөрөөний бас асуудал гарч ирсэн. За тэгээд тэр нь болохоор яг өглөө би өөрөөр 4 цагт босож хичээл хийгээд исэн баггүй. Тэгэхээр нөгөө хүн унтах цагтаа унтахгүй болохоор бас тэр нь бас айгу тийм нөлөөлөд тэгээд нөгөө хичээлд дуусчих өргөлүүлж унтахаар чинь тэр өдрийн ажил ер нь байхгүй болно. Тэгэл яадаг вэ гэхээр өглөө 4 цагт босоод нэг 4-өөс 10 хүртэл хичээлдээ сууж байгаа. Тэгэл 10-аас унтаал би чинь 3 хүртэл унтаж байгаа. Унтаж босч ирээл дасгал дээрээ очиад нэг 10,000 сте балгаал ус руу ороод гараал гэртээ ирээл нэг хоол ивэл идэл зурт үзүүл тэгэл буцаад унтчихж байгаа. Яг ийм хэмнэлтэй бараг ингээд жил хагас бас явцсан. Тэгээд одооноос яг тэрийг буцаад нөгөө нойроо яг ингээд орой 10 цагт унтах гэж хичээгээд би ч урд нь ингээд 10 цагсаа унтыгээл унтдаг гэсэн бол одоо бүр тэхээ хэлсэн надад 1-2 хүргээд л тэ. Тэгээ одоо буцаагаад ингээд цагаа жоохон наашлуулад юу яж байгаа 10 цагтаа унтаад аль болох өглөө 9 цагтаа сэрхийг хичээж байгаа. За тэгээд Mind Glow Up гэдэг бол хүн ингээд юу яадаг юм бэ? Өөрийнх нь бие дээр тулж ижил айгу тийм сайн ойлгод юм байна. Урд нь ингээд хүн хийлээд байхад тэр ерөөсө витамин ууж байгаа юм сте sunscreen төрөх гэж байгаа гэл ингээд яваад байдаг. Тэгсэн чинь би sunscreen-ээ те одоо бүр хүмүүс ч юу яд юм бэ штэ тоника цацчаад хөнгөн арчаад дараагийнхаа sunscreen мөр 3 цаг тутамдаа төрөх юм байна. Би бол тгээгүй нэг л төрөхөд гараад ирсэн. Энэ болоогээ ботцсон те. За тэгэл ингээл арьсаа хаа хамаагүй гарч яваал түлээл те тэгснэ тэрийгэ мэдэхгүй юу яагаад майжаал сорвжуулаал гэл гих мэтчлээ. За тэгэхээр энэ болгоо ингээл сурсан болгоо эрдэм энэ болгоныг би мэдэх гэж л бас яасан байна. За тэгэхээр одоо яаж ийнө гэхээр сорвоо сайхан алга болгоё, өөртөө энэ дээр стресс өгөхгүй бай. Тэгээд одоо үүнээс чааш яаж ийнө гэхээр хэрвээ би нэг ямар нэгэн асуудал гарахад одоо бас цаг үе сайхан бол ChatGPT гараад ирсэн байна те. Ямар нэгэн асуудал болоход эхлээд би аягүй тийм судалгаатай ордог болсон байхгүй. Судлаад за би энийг ингээд хийхэд те одоо сайн болон муу тал нь юу байна аа? Мэдээж дасгал хөдөлгөөн хийхэд муу тал гэж байхгүй. Гэхдээ одоо наранд гараад ингээд те өсөө талбартай болохоос ахуулаад энэ урьдчилан сэргийлэхээ хамгийн сайн эхлээд судлах хэрэгтэй юм байна. Урьдчилан сэргийлэхээ мэдэх хэрэгтэй юм байна. Тэгжээж энэ өрөөгөө бас орох хэрэгтэй юм байна. Тэгээд ерөнхийдөө яг нэг хоолны меню гаргадаг шиг тийм меню гаргах хэрэгтэй юм байна гэдгээ Йонг гэж ойлгосон байт юм аа. Тэгээ ойлгосон юм а та нартай хэлээд айгуу гоё тийм тий юм үзсэн сурснаа ингээд хүнтэй ингээд шеэр хийгээд тий sharing is caring гэдэг шүү дээ тий. Одоо байгаа мэрдэн мэдлэгээ хуваах юм бол тэр хүнийг бас ингээд тий яг энэ үйлдэлийг хийх гэж байгаа хүмүүст нь бас айгуу гоё юм урам зориг мотивац тий бас багч хэллөө гэсэн мэдлэг олгох болов гэж бодож байна. За тэгээд дараагийнхаа юугаараа гоё өстой жинкнээсээ юугаа яриа mindset glow up яри.